Байцгаана уу? Бид нар Поситанод ирлээ. За шатаар гарсаар л байна. Ямар ч тааш тэгтээ чинь лимоны мод байна. За би тэд Airbnb-д ирлээ. Та хэд нэг гоё Airbnb-ийнхаа туурыг үзүүлье. За ингээд коридороор орж ирээд. За ингээд гарч ирэнгүүт эндээ 0 тоо. За ингээд 0 байна. Тэнч хуршуурна. Энэ ингээ өрхөн угаалтууртай. За тэг ингээд чигээрээ явах юм бол галтгоо. За галтгоонд айгүй хөрх юм идэх юмнууд бэлдээд тавьсан байлээ. Өглөөний цай тэгээд ишиг юм судаг хэсэгтэй тэн тостер байна. Тэгээ кофений машинтай. Энэ дотор бас бидэд амар хөрх юм шампансад бэлдээд өгцөөсөн. Манай хичээн төрсөн өдргээд хөрхөн бэлдсэн байсан эзэн нь. За тэгээ галтгооноос гараад эхний одоо унтлахын өрөө гэх юм уу, том өрөө гэх юм уу. Ийшээ. Ийм байна. За манай хоёрын дунд нь. За ингээд эхний балконоор view бол тасархаа байна уу, ярилдаггүй. Манай view бол өстой гоё. Тэгээ эндээ юм хөөрхөн суудаг бас хэсэгтэй. Өглөө эсвэл орой ч юм уу гоё суугаад кофе уувал бас айгу гоё юм байлээ. За тэгээд ийшээгээ болохоор манай 2 дахь унтлахын өрөө. За манай дүү сууж байна. За 2 дахь унтлахын өрөө. Энэ наа. Эндээс зурагттай. Их хөрхөн ишэм талтай. За тэгээд энэ унтлахын өрөөндөө бас юм хөрхөн балконтай. Бас гоё вьютэй. Энэ балконых нь view илүү гоё юм шиг байна. За тэгээд сайхан. За тийшээгээ бид нарын очих бас нөгөө яг хотын төв хэсэг нь бол тэр доор байгаа. За тэгээд ингээд бид хэсэгтэй юм блэ амар хөрхөн мейкапны хэсэгтэй. Эндээс хувцаа олгож болох экстра хүнжил эндээ шкафтай байна хөрхөн. Тэгээд энэ болохоор нөгөө 0 нь байна. Хөрхөн. Бас шүршүртэй. За ийм хөрхөн Airbnb-д буулаа. Үнэхэр гоё юм. Бидэд бүр амар их шатаар гараад бүр жоохон зовж ирсэн. Зовсны эцэс жаргана гэдэг шиг өстой гоё газар ирлээ. За тэгээ би тэд өнөө орой 7 цагаас оройн хоолны захиалгатай. Тэгээд нилээн явж ирсэн болохоор жоохон амарч агаад цасанд ороод бэлдэж агаад тэгээд оройн хоолндоо оройн хоолоо идэхэд хүлээж ийн. Нар буцсан ч өстой гоё юм.
Diavolo pizza, cutlet, salad, ravioli. За. Орой гол таалагдав. Yes. Зөндөө итлээ. Зөндөө итлээ. Тийм ээ. За өглөөний минь Поситанод 2 дахь өдөр маань эхэлж байна. За өнөөдөр бол би тэд заваа илэлтэй. Тэгээд заваа үлээж байна. Бичээд. За birthday. Төрсөн өдрийн эзэн. Орой хоолндоо ирсэн байна. Сайн стогоо яваад байлээ. Өнөөдөр бол өстой дүүрэн үйл ажиллагаатай байлаа. Баярлалаа. Одоо сайхан гоё хоол ям. Yes. Хатуу баярлалаа. Одоо хэдэж байна? Дараа нь үзье. За Поситанод 3 дахь өдөр. Би тэд өнөөдөр бол ер нь бич клуб дээр өнгөрүүлнэ. Бич клуб дээр ирсэн байна. За би тэгэхэд аяллахаа хамгийн сүүлийн destination дээр ирсэн. За хамгийн их таалагдсан Airbnb-тэй эргээд ирсэн байдیں۔ За Швейцарын Интерлакен гээд газарт эргээд ирлээ. Ийм гоё вьютэй. За тэгээ таад. За би таадад хөрхөн Airbnb-ийнхаа турыг хий. Тэгээ энд болохоор би 2 жилийн өмнө Швейцарт бас ирэхдээ ирж ийсэн. Тэгээд амар таалагдаад заавал эргэж ирнэ гэд ирсэн байт юм аа. Тэг ашгүй яг ирэх үеэр олдсон. За тэг энэ хэсэг болохоор юм том өрөө нь 2 давхартай байдаг. Тэгээд энд ингээ сайхан суугаад амраад тэр массажны сандал дээр нь сууж болно. Тэгээд харууцтай бол үнэхээр ярих юм байхгүй. Ийм гоё харууцтай. Гэтэ одоо бол жоохон гадаа хүүтэн бороо орж ийн. Тэгээд бидэд бол дотроо амрах угаасаа төлөвлөгөөтэй байгаа болохоор it's fine. За тэгээд бидэд орой энд сайхан суугаад хоолоо идэх нь байна. Тэгээд энэ байшин болохоор нэг онцлог нь юм
Эзэн нь бол нөгөө Airbnb дээр ийм юм нөгөө дүрм үлдээсэн байсан нөгөө ийм онцгой нэг юм ямар мод билээ хийгдсэн модоор баригдсан юм байшин. Тэгээ энэ модныхаа энэ байгалийн үнэрийг авч үлдэхийн тулд ийм янз бүрийн үнэртэй тиймэрхүү юм бол хэрэглүүлдэг юм байлээ байр шиндаа. Тэгэхээр үнэртэй ус одоо янз бүрийн спрей, нарны тос иймэрхүү зүйлсийг бол хэрэглүүлдэг. Тэгээ өөрөө цаанаас нэг гоё үнэртэй юм natural юмнууд л хүчтэй юм лээ. Тэгээд ийш болохоор галтгоон. Галтгоондоо бол бас ингээ хөрхөн уусаа айгүй жоохон алслагдмал гэх юм уу? Уулын юм өндөрт учраас ойрхон бол одоо гараал хоолны газар бол байхгүй. Тэгэхээр өөрөө айгүй юм хөрхөн wine янз бүрийн уух юмны юм хөргөчтэй. Тэгээд энд бүр гойм юм байлээ. Тэгээ эндээсээ ингээд чанаад ич болох юм билээ. Тэгээд ууг нь гоё нартай байх юм бол энэ талд нь хараад гоё хоол молоо идээ захын нарлах юм бол гоё юм лээ. За тэгээд кофе стейшн байна. Эндээ бол ингээ сайхан кофего уугаад сайхан сууж болох юм билээ. За тэгээд сая хэлсэнчлэн бид өнөөдөр бол эндээ сайхан амраад явахаар байгаа. За тэгээд том хөрөөнөөс ингээд доошоо буугаад энэ болохоор яг үүдний хэсэг байгаа. За тийш басны өрөө идэв юм байлээ. За үүдний хэсэг бас юм хөрхөн. Манай өрөө болохоор энэ байна. За амиртайж үүдээр бас ишээ ингээд гоё фонттай суудаг хэсэгтэй хөрхөн саадтай бас. За тэгээд дахиад доошоо буухаар 0 тэгээд шүршүүр саун тэр бас байгаа. 0 нэг хөрхөн бас. Хөрхөн. Ингээд энд болохоор 2 угаалтуур шүршүүр. За ийш болохоор энд нь юм бат тавтай. Тэгээ тэнд болохоор саунд таахгүй юу? Бид сая бас саунд сууж хат гарч ирсэн. Айгу гоёсан. Гэрлийн өдрөх. Яа өдрөх байна. За орой бол маань chicken, fish, chicken. Ketchup whenever you like, huh? Okay. Thank you. Эндээс тэнд. За орой болсон чинь бүр амар мантай болоод тэр бүр үүлэн дунд явж гин гинэ. Оо нуур мууч харахтаа болчихлоо.